ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан. Маягт дарав. Байгаль орчны нөхөн сэргээлт. Маягт бүглэх заавар. 1-р бэлтгэл ажил, 2-р маягт бүглэх, 3-р нийтлэг алдаа дутагдал. Бэлтгэл ажил. Маягт бүглэх. За сайн бацгаана та бүхэнд ашиглал ашиглах үйл ажиллагааны тайлангийн маягт 10 буюу байгаль орчин нөхөн сэргээлтийн маягтыг хэрхэн бүглэх талаар зааварчилгааг оруулъя. За тухайн маягтыг бүглэхийн өмнө нөхөн сэргээлтийн дэвсгэр зургийг сайтар бэлдсэн байх ёстой. Нөхөн сэргээлтийн дэвсгэр зургийн дээрээс солилцлууд, нөхөн сэргээлсэн талбайн солилцлууд, уулын ажилд тусанд уулын ажилд хамрагдсан талбайн солилцлууд, за техник болон биологийн нөхөн сэргээлтийн га солилцлууд бичигддэг учраас хамгийн түрүүнд зургийг бэлдэх шаардлагатай. За компаниуд нийтлэг гаргадаг алдаа нь манайх тухайн онд нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй гэж хэлээд маягтыг бүглэхгүй тайлбар хичээд ирүүлчихсэн байдаг. За тухайн онд нөхөн сэргээлт хийгээгүй ч гэсэн ашиглалт явуулж эхэлснээс хойш хичнээн га талбай уулын ажилд хамрагдсныг 1-р мөрний 5-р баганд бичиж оруулах ёстой. За урд онууд хийгдсэн техникийн нөхөн сэргээлт болон биологийн нөхөн сэргээлтийн дүнгуудаас 1, 2, 1, 3-р мөрүүдийн 5-р багнуудад орж ирэх учиртай байдаг. Тийм учраас энийг бүглэхгүй манайх хийгээгүй учраас бүглэх шаардлагагүй гэж үзэж хоосон явуулдаг байгаа. За эдгээр тоон утгууд нь дандаа өссөн дүнгээр явна. За ашиглалтын эхний жил учраас манайх урд онуудад техник болон биологийн нөхөн сэргээлт хийгээгүүдийг тайлбарсэлт бичиж өгчих юм байна. За тухайн онд уулын ажилд хамрагдсан талбайгаа бүглэж ирүүлэх нэ. За төлөвлөлтийн тоо утгууд бол батлагдсан төлөвлөгөөний маягтаас автоматар татагдж орж ирдэг байгаа програмаас. За гүйцэтгэлийн тоо утгуудыг бүглэнэ. За жишээлбэл нийт уулын ажилд хамрагдсан талбай гэдэг. За энэ маягтыг бүглэж байгаа уурхаа нь 3 жил үйл ажиллагаа явуулсан уурхаа гэж үзье. За өссөн дүнгээр эднийх 19.4 га 3 жилд ийм га талбайг уулын ажилд хамрагдсан байна гэж үзье. За эзлэхүүн нь 23,000 метр куб гэж үзлээ. Эзлэхүүн дээр за нөхөн сэргээлтийн зардлын хэмжээ дандаа сая төгрөгөөр илэрхийлэгдсэн байдаг хэмжигнэг чинь. За энэ дээр болохоор нийт уулын ажилд хамрагдсан талбайн нөхөн сэргээлтийн зардал болон солилцлуудыг бүглэх шаардлагагүй үлдээж болно гэсэн. За техникийн нөхөн сэргээлт хийсэн бол урд онуудын хийгдсэн техникийн нөхөн сэргээлүүдийг нэмээд өссөн дүнгээр хичнээн га талбайд нөхөн сэргээлт хийсэн бэ гэж болно. За техникийн нөхөн сэргээлтийг энэ компани нийт 10.2 гад өссөн дүнгээр хийсэн байна гэж үзье. За 1000 метр кубээр илэрхийлэхээр 12,000. За биологийн нөхөн сэргээлтийг 5.6 гад хийсэн гэж үзье. За 1000 метр кубээр 6,000 гэд бүглөө. За зардлын хэмжээнүүдийг тавихгүй орхиж болно, солилцлуудыг тавихгүй орхиж болно. За туусанд уулын ажилд хамрагдсан талбайн хэмжээг заавал оруулж өгөх ёстой. За энэ компани энэ тайлантон 4.3 га талбайд газар уулын ажилд хамрагджээ. За уулын ажилд хамрагдсан талбайн гааг бичгээс гадна солилцлуудыг заавал оруулж өгнө. За солилцол бол 4-өөс доош оруулсныг бол тооцохгүй, 4-өөс дээш солилцлуудыг оруулах ёстой. За жишээлбэл солилцлыг 48 градус 24 минут
одоо 6 секунд гэж үзье. За 104 градус 31 минут 34.3 ч гэдэм ингээд газар зүйн солилцлуудыг оруулчаад тэгш өнцөг солилцол ерөөсө хөрвүүлэхгүй үлдээсэн байдаг. За энийг заавал хөрвүүлж оруулах хэрэгтэй. Газар зүй болон тэгш өнцөг солилцлыг заавал оруулах хэрэгтэй. Эдгээр солилцлын систем Newton-д байх хэрэгтэй. За би газар зүйн солилцлын системийг оруулж байна. Энэ нь дандаа загвар жишээ гэдгийг ойлгоорой. За гэх мэтлэнгээр ингээд дөрвөн цагийн солилцлын системүүдийг оруулаад явуучих нэ. Гэх мэтлэнгээр за энэ дээр одоо 27 4 15 секунд чихэн 31 51 чих гэдэг юм ингээд хуургаад тэгш өнцөг солилцлын систем рүү хөрвүүлт хийгээд тухайн координатуудыг оруулах нэ. За ингээд тусамд уул ажил хамрагсан талбай хэмжээгийг бөглөжтэй. За 3 дугаар мөр буюу техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай тоо утгууд нь техникийн нөхөн сэргээлтийн гадаад болон дотоод агуулгуудыг гүйцэтгэлийн тоо утгыг бөглөөд ирэхээр автоматар тавигддаг байна. За эднийхийг техникийн нөхөн сэргээлтийн гадаад агуулга хийгээгүй компани байна гэж үзье. За дотоод агуулгыг төлөвлөлтөөр 7.5 гад дотоод агуулгаар техникийн нөхөн сэргээлт хийн гэж төлөвлөсөн байна. За төлөвлөлтөнд хүрээгүй төлөлтөө 100% биелүүлжтэйг 5 гад нь дотоод агуулга хийсэн байна гэж үзье. За 130 мянган метр куб техникийн нөхөн сэргээлт хийнэ гэж үзсэн байна. За 100 мянган хэлээ гэж үзье. За техникийн нөхөн сэргээлтэд 7.6 сая төгрөг зарцуулсан байна гэжлээ. За солилцлыг мөн хамгийн доод нь 4 хэрэглэлтийн цэгийн солилцол оруулж өгнө. За олон хэсэг газар байвал хамгийн дээдл нь 8-аас 10 байхад л хангалттай гэж үзэж байгаа. Тийм учраас маш их хэмжээний 30 40 бүр 50 60-аар нөхтөл оруулж ирсэн байдаг. Тэр нь бол хаана хүндрэлтэй байдаг. Тэгэхээр нэг 8-аас 10 цаг ороход бол хангалттай цагийн координатууд оруулж ирэхэд бол хангалттай гэж үзэж байна. За доод нь бол 4 цаг оруулах шаардлагатай. За 23 минут 7 ингээд 104 31 41 ч гэх юм уу. За ингээд солилцлоо хөрвүүлээд өндөө оруулсан байх хэвээр. За гэх мэтлэнгээр координатуудаа оруулж байна. За биологийн нөхөн сэргээлт үе дөрөвдөр мөр нь мөн адил шин төрсний биологийн нөхөн сэргээлт хоёрын дүнг тавихаар автоматар тавигддаг байна. За шин төрсний биологийн нөхөн сэргээлтийг 5 гад хэлье гэж үзье. Одоо мань 20 мянган ба зардал нь 5 сая төгрөг. За хэмжих нэгжүүдээр зарлын биштэй хэмжих нэгжүүдийг маш сайн анхаараарай. За координатыг мөн адил 4 координатыг орууллаа. За биологийн нөхөн сэргээлт дээр нэг гад талбайд байж болно. Заавал 100% гүйцэтгэлтэй байх ёстой гэж худлаа тоомоо оруулах ерөөсөө шаардлага байхгүй. Яг тухайн үед хичнээн гад талбайд хийсэн байна. Тэрийг л оруулж ирэх шаардлагатай шүү. За 3 гад чиж болон төлөв давсан биелүүлсэн байж болно. За 20 мянган гад ч юм уу 20 мянган метр куб. За зардалд 3 сая төгрөг. За мөн солилцол доотлон 4 цагээр координатуудыг би загвар учраас дээрээс копи хийж авч тавьж байгаа гэдгийг сайн анхаараарай. Заавал координатууд орсон байх шаардлагатай шүү. За дүүцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтт сум орон нутгийн хогийн цэгийг төрсөн, цэвэрсэн, дээрээс 8 сум орон нутгуудад цэцэрлэгт хүрээлэн барьж мод ургуулсан гэдгийг тайлбар компаниуд хэлж бичсэн байдаг. Энийхээ заавал төлөвлөгөөнд ороогүй байсан ч гэсэн энэ маягт аргатай үйлчлэлийн тоо утга дээр тавьж өгөх ёстой шүү. За нэг гад талбайд
мод тарьжээ гэж үзье. За энийг болохоор 1000 м3-ээр илэрхийлэх шаардлагагүй. Зардал нь 4.5 сая төгрөг зарцуулсан байна гэсэн. За дүүцүүлэн хамгаалах учраас лицензийн талбайгаас гадна талбай гэж үзээд хүмүүс координатыг тавьдаг. За дүүцүүлэн хамгаалах дээр 2 координат байхад шаардлагатай 2 цаг хэрэглэлтийн болон байх шаардлагатай. За энэ нь заавал компани лицензийн талбайд байх шаардлагагүй. Бичлэнгээр ингээ оруулаад тэгш үзэх солилцоодаа хөрвүүлээд явна. За уурхай тосгой орчимд хийсэн нөхөн сэргээлтэй ажлыг бастандаа орхигдуулдаг. Уурхай орчимд мод тарих, ургамалжуулах, зөвлөгжүүлэх ажлууд их хэмжээгээр хийгддэг. Үүнийгээ бас муу адил тоотхуудыг хийж өгнө. За 1000 м3-ээр илэрхийлэх шаардлагагүй. Зардал 1 сая төгрөг үлээ. За уурхай тогтжуулах тосгой орчмын хийгдсэн нөхөн сэргээлтэй ажлаар бас 2 координат байх хангалттай юм аа. За нөхөн сэргээлтэй ажлын маягтыг бүгэлж дууссаны дараа нөхөн сэргээлтийн зургийг хавсралт зургууд хэсэгт PDF өргөтгөлтөөр хавсаргана. За басны дахиад хавсрагддаг материал нь болохоор ашигт маламжийн тухай хуулийн 42-1 заасан орон тусгай зөвшөөрлөг эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгууллагатай холбогдсон дэд зүсийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээг бичвэр мэдээллийн хэсэгт бас хавсаргаж өгнө. За тайланд бол төлөвлөгөөнд бол энийг хавсаргаж өгнө. Тайланд бол гэрээний бэлтвэр, гэрээг дүгнсэн актыг бичвэр мэдээллийн хэсэгт хавсаргаж өгдөг. За энэ актыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлантай ихээхэн андуурч буруу тайлан хавсаргадаг. Үүн дээр сайн анхаарал хандуулаарай. Энээс хойш маяг тишнээ зөв бөглөгдсөн ч гэсэн тайлангийн маягтууд засвар дуусах тохиолдол их гардаг гэдэг та бүхэн анхаараарай. За баярлалаа. Нийтлэг алдаа дутагдах